физикийн ахлах багш. За зүүн физикийн зүүн технологиор докторийн зэрэг хамгаалсан Булган сайхан гэдэг багш байна. За тэгээ өнөөдөр би та бүхэнд молекул физикийн сэдвээр давтлага хичээл орно. За молекул физик дээр бид нэр одоо юу үзэх вэ гэхээр за идеалын кинетик онол гэж юу вэ? Идеалын төлөвийн дэгштгэл гэж юу юм? За температур, даралт, идеалын молекул кинетик онолын үндсэн дэгштгэл. За тэгээд хийг бүрдүүлж байгаа молекулуудын Брауны хөдөлгөөн. За эдгээр онолоо ашиглаад жишээ бодлогуудыг хэрхэн бодох вэ гэдэг. За ийм лекцэг орно. За тэгэхээр амьдрал дээр бол бидний мэдих хий бол бодит хий байгаа. За тэгвэл идеал хий гэж ямар хий гэлдэм бэ гэхээр молекулууд нь хоорондоо харилцан үйлчлэлцэхгүй. За тэгээд молекулуудын зайд хоорондоо хол. За ийм үед тэгээд молекулууд нь одоо өөрийн эзэлхүүнгүй гэж үзэж байгаа үед хийг идеал хий гэж үздэг. За молекул физик өөрөө ерөөсөө юг судалт юм бэ гэхээр биеийн дотоод тогтоц биеийг бүрдүүлж байгаа бөөмсийн одоо ямар хөдөлгөөнтэй байдаг вэ те? Тэдгээр нь хоорондоо яаж харилцан үйлчлэлцдэг юм. Тэгэхээр одоо хатуу биеийн молекулууд байвал одоо яг л өөрийнхөө нөгөө оронт торынхоо зангилаан дээр л баг зэрэг хэлбэлцэх хөдөлгөөн хийгээд оршдог. Тэгээ хатуу биеийн молекулууд бол хоорондоо маш хүчтэй оронт тор буюу одоо кристалл холбоостой байдаг учраас хатуу бие өөрийн гэсэн хэлбэр дүрстэй байдаг. За тэгвэл хатуу биеийн молекулууд бол хоорондоо ойрхон те яг өөрийн байран дээрээ оршоод хэлбэрийг үүсгэж оршдог баг. Тэгвэл шингэн болоод ирэхээр яах вэ гэхээр молекулуудын зай холдоод за тэгээд тэр молекулуудын зай холдоод хоорондоо харилцан үйлчлэлцэн хатуу биеийнхээс араас бол шингэнийхээс арай хүчтэй байна. Тэгээ шингэний молекулууд бол яах вэ гэхээр нэг байрнаас нөгөө байр руу дандаа л угшин шилжих хөдөлгөөнийг хийж идэг. За ийм учраас шингэн бол хэлбэр дүрс байхгүй. За тэр агуулж байгаа савныхаа аясаар хэлбэр дүрсээ өөрчилж идэг баг. Тэгвэл хий. За хий молекулуудын хувьд бол яах вэ гэхээр молекулууд нь хоорондоо хол зайтай. Тэгээ харилцан үйлчлэлцэн нь маш сул. За тийм учраас та нар одоо энэ агаар гэдэг хий дотор буюу энэ агаар чи одоо хүчил дөрөгч, азот, тус дөрөгч гэдээ тогтж байгаа шүү дээ тий. Тэн дотор чөлөөтэй хөдөлж явж чаддаг баг. Тэгвэл усан дотор явхад бол хэцүү тий. Хатуу бие дээр та нар гიშгэж явдаг болохоос хатуу бие рүү нэвтэрж ордог үү тийм үү. Тэгвэл ингэж биеийн одоо дотоод тогтоц тэдгээрийг бүрдүүлж байгаа бөөмсийн хөдөлгөөн тэр бөөмөд хоорондоо яаж харилцан үйлчлэлцэж ийн вэ гэдгээс хамааруулаад зүй тогтлыг нь судалдаг одоо энэ физикийн салбарыг л молекул физик гэж нэрлэж байгаа. За тэгэхээр чинь аливаа бие бүхэн засралтгүй тийм хаотик хөдөлгөөнд оршдог одоо санамсаргүй хаашаа ч хамаагүй хөдөлдөг гэсэн үг те. Тэгээд таталцаж түлхэлцэх хэлбэрээр харилцан үйлчлэлцэж байдаг тийм атом, молекул, ионуудаас бүрднэ. За тэгвэл одоо миний саяны ярьснаар хатуу бие, шингэн, хий те. За тэгээд яагаад би хатуу, шингэн, хий гэсэн 3 агрегат төлөвч шилждэг вэ гэхээр за энэ бол температураас хамаарна. За биеийг одоо ингээд халаагаадаа энергийг нэгсгээдээ энерги нэгсэх тусам хатуу бие шингэн болно, шингэн байснаа хий болно. За хий байснаа бүр энэ 3 агрегат төлөвийн дараа плазм гэдэг төлөвт очдог. За энэ бол яах вэ гэхээр маш их хурдтай болоод бодисын молекулууд атом молекулууд өөрөө өөрсдөө ионжуулаад маш их хүчтэй энергитэй учраас асар олон тооны ионууд үүссэний дараа энэ төлөвийг бол плазм гэж нэрлэдэг. За тэгвэл одоо температурын буцаагаад буулгая.
За ингээд шингэрүүлээд буцаагаад буулгаад байхаар хий болно. За хурд нь багасаад хий болно. Молекулуудын хурд багасаар байгаа шингэн болно. За шингэний хурд багасаар байгаад хатуу бий болно. За тэгэхээр хатуу бий бол хайдаад шингэн болно. Шингэн бол буцлаад ууршихаараа хий болно. Гэт ингээ ярьж байгаа шүү дээ тий. За ингэж хатуу шингэн хий төлөвийг бидний хамгийн сайн мэддэг. За тэр зүйл бол ус. За H2O тий. H2O гэдэг бол ус төрөгчийн 2 молекул, хүчил төрөгчийн 1 молекултай яг ингээд орон дотор үүсгээд оршихоор хатуу байдаг. За ингээд энэ молекулын бүтэц нь нэг байрнаас нөгөө байр руу ингээд логшин шилжээд ирэхээр шингэн болдог. За ингээд бүр хол байрлаад ирэхээр хий болдог бахнэ. За тэгвэл энэ хий хэлбэртэй байгаа бодис идеал хий гэдээ үзэх юм бол яадаг вэ гэхээр энэ идеал хий молекулууд бол өөрийн гэсэн шугамын хэмжээ байхгүй буюу тригш гэж үзнэ. Эсэлхүүн байхгүй. Тэгээд хоорондоо харилцан үйлчлэлцэхгүй. За ингэж үзэж байгаа үед бол энэ идеал хий бодит хий дээр бол молекулууд бол яг үгээр харилцан үйлчлэлцэн энэ молекул нь өөрийн гэсэн эсэлхүүнтэй. Тэгэхээр бид нар энэ хэлбэрчилж хийг идеал хий гэж авч үзэж байгаа тохиолдолд энэ молекулууд нь бол яг үгээр харилцан үйлчлэлцлийн хүчийг нь тооцохгүй гэсэн үг. Тэгээд энэ молекулыг тригшиг буюу өөрийн гэсэн эзэлхүүнгүй гэж үзнэ. За тэгэхээр хий бол оршин байгаа саваа дүүргэн оршино. За ингээл дасгалгаан дотор нэг хий байлаа гэхэд хэсэг хугацааны дараа тэр дасгалгааг дүүргэнэ гэсэн үг. Ингэж бол хий савныхаа эзэлхүүнийг хийн эзэлхүүн нь тодорхойлогдно гэсэн үг. За тэгвэл бид нар сая хийн оршин байгаа одоо эзэлхүүнийг нь тодорхойлохдоо ямар савнд оршин байгаа вэ? Тэр савны эзэлхүүнээр авна гэж үзсэн бол за одоо хийн температур. За температур гэж юу юм бэ гэхээр бие одоо хэр халуун хүйтэн байна гэдгийг хэмждэг хэмжүүр. За олон улсын практикийн хувьар нь бол Цельс. За тэгэхээр хийн одоо ердийн нөхцөл гэж ярьдаг тий. Ердийн нөхцөлд хийн даралт нь бол за ойролцоогоор 15 зэрэг паскал. За тэгээд 0 градус Цельсд ус хөлдөж 100 градус Цельсд ус буцална. Тэгээд 0-оос 100 хүртэл хуваар шугамн дээр зоожгоод 100 тэнцүү хуваачвал 1 хуваарийн хооронд 1 градус Цельсийг хэмжиж байгаа гэсэн үг. За ингэж бол яах вэ гэхээр Цельсийн хуваараар илэрхийлэгдсэн термометр гэдэг багжийг хийдэг. За тэгэхээр термометр бол хэмжилтийг яаж хэмждэг юм бэ гэхээр 1 см квадрат талбайд 700 миллиметр өндөр мөнгөн усны багны дарж байгаа даралтыг бид нар 1 атмосфер гэж үздэг. Тэгэхээр 760 мм мөнгөн усны багны өндөртэй тэнцүү тийм мөнгөн ус 1 см квадрат талбай дээр учруулах даралтыг бид нар 1 атмосфер буюу 1 паскал гэж үздэг байна. За тэгвэл даралт. За тэгээд температурыг хэмждэг бас өөр нэг хуваар байгаа. Тэр бол Кельвиний хуваар. За тэгэхээр мөс, ус, уур, за хансан уур тий. За энэ бол усны 3 төлөв байна тийм үү? Яг энэ усч биш, мөсч биш, уурч биш. Энэ 3 төлөвийн зэрэгцэн оршдог тэр цэгийг юу гэж хэлдэм бэ гэхээр бодисын Кельвиний температур гэж юм тий. За яг тэр хуваарт бол энэ 3 цэгийн уулзвар дээр байх тэр температурыг Кельвиний тэг градус гэж нэрлэнэ.
За тэгэхээр 0 градус Цельс бол 273 градус Кельвинтэй тэнцвэр. Тэгэхээр Цельсийн хуваарийг Кельвин болгохын тулд 273-ыг нэмээд Кельвиний хуваарьд шилжүүлнэ гэсэн үг. Тэгэхээр 0 градус Цельс бол 273 градус Кельвин бол 0 градус Кельвин бол хасах 273 градус Цельсийг хэлж байгаа. Тэгэхээр хасах 273 градус Цельс гэдэг бол за мөхлийн температур гэж нэрлэгддэг. Энэ үед бол аливаа биерийг бүрдүүлж байгаа атом молекулын хөдөлгөөн хүртэл зогсноо гэж үздэг баг. За тэгэхээр энэ Цельсийн хуваар энэ Фаренгейтийн хуваар хоёрын температурын яаж хооронд нь шилжүүлэх вэ гэдэг хуваар. За энэ бол молекул бицгийн бодлого дээр тестэнд ирдэг. Тэгэхээр яг үгээр Фаренгейтийн хуваар үжил 32-ыг хасаад 1.8 туваачвал Цельс шилжчихнэ. За тэгвэл одоо 1.8-ыг урагшаа гаргаад Цельсийнхаа хуваарийг үржүүлээд 32-ыг нэмчвэл Фаренгейтийн хуваар болчихно. За ингэж энэ хоёр хуваар бие биедээ шилждэг. Харин Цельсийн хуваарийг Кельвиний хуваар болгохдоо Цельс дээрээ 273-ыг нэмнэ гэсэн үг. За ингээд температурыг хэмждэг 3 янзын нэгж байна. За энэ 3 нэгжүүл бие биендээ ингэж шилжиж тодорхойлогдох нэ. За ячуу. Тест багшаа. Тест. Харин миний юу руу орох ойлчих юм. За одоо боллоо. За тэгэхээр нэгж талбайд үйлчлэх хүчийг даралт гэдэг. За тэгэхээр сая бид нар ярьсан. За нэг юм 1 см квадрат талбай дээр та нэг юм 300 хоолой босгоод 300 хоолой бай. Тэ 1 см квадрат талбайтай. Тэгэхээр энэ дотор ийм мөнгө ус хийнэ гэж чинь тий. Тэгэхээр мөнгө ус чинь 18300 гэдэг нэгттэй хүнд металл. Тэгээ мөнгө ус одоо 1 см квадрат талбай дээр энэ 760 мм өндөртэй мөнгө усны баган дарна. За ийм өндөртэй мөнгө ус чи яах вэ гэхээр өөр ингэсэн мастай шүү дээ тий. Тэгэхээр энэ F хүчээ одоо мөнгө усны хөндийн хүч гэсэн үг. Тэгээ 1 см квадрат талбай дээр энэ 760 мм өндөртэй мөнгө усны багны дарах даралтыг 1 атмосфер гинэ гэсэн тий. За ингэж бол яах вэ гэхээр агаарын даралтыг хэмждэг барометр гэдэг багжийг хийдэг бахна. Тэгэхээр нэгж талбайд үйлчлэх хүчийг даралт гэдэг юм бол тий 1 см квадрат 700 талбай дээр 760 мм өндөртэй мөнгө усны багны дарах даралтыг 1 атмосфер гэдэг бахна шүү дээ. За тэгэхээр нэгж талбайд үйлчлэх хүчийг л даралт гэдэг. За тэгвэл хий бол яах вэ гэхээр оршин байгаа одоо тэр савны хананд молекулын харилцан үйлчлэлийн хүчээрээ савны хананд даралт учруулна. За савны хананд хий яагаад даралт учруулж байгаа вэ гэдэг ийм савн дотор байгаа хий чинь өөрөө эмх замбраагүйгээр хөдөлж байгаа. За хим молекулын давших хөдөлгөөний
дундаж кинетик энерги гэдэг бол 2-3 К Т гэсэн ийм энерги байдаг. За ийм одоо ингээл жишээ нь энэ дасгалан дотор байгаа агаар 22 градус Цельс температуртай байхад тэр температурт байгаа жишээ нь хүчил төрөгчийн молекул, ус төрөгчийн молекулд ийм өөрийн гэсэн кинетик энерги байгаа. Ийм кинетик энергитэй учраас тавны ханыг очоод массыг үржих нь урдны квадратыг хуваах нь 2. За энэ болохоор кинетик энерги шүү дээ тий. Тэгэхээр ийм температуртай байгаа молекулууд бол ийм кинетик энергитэй байна. Ийм кинетик энергийн үйлчлэлээр молекулууд ийм хурдтай хөдлөнө. Жишээ нь 20 градус Цельс температуртай байгаа молекул одоо хөдлөхдөө савны ханыг 500 м/сек хурдтайгаар дунджаар очиж мөргөж идэг. Тэгээд ингээд молекулууд дасралтгүй савны ханыг мөргөж байгаа учраас савны хан даралт учруулна. За тэгэхээр энэ дотор бол асар олон хэдэн тэрбум молекулууд байгаа тий. Тийм олон молекулууд савны ханыг осч мөргснөөс болоод савны ханд учруулах дундаж хүчийг хийн даралт гэж хэлдэг бахнэ. За ингээд хийн даралтыг олох нь. За тэгэхээр ханд учруулах даралтыг олох юм бол нэгж талбайд үйлчлэх хүчийг даралт гэн даралт бол уртыг өргөнөөр үзүүлсэн. Усрагшаа дүрсэн харагдах байж чаа. Презентацийн чаа. Энэ ярьж байгаа юм уу? Ууштай дүрсэн харагдаж байгаа. Та хэд гараад ороод. Сая зүгээр. Та бичиж яваад хийгээрэй. За тэгэхээр би сая хэлсэн тий. Нэг молекулын савны ханыг очиж мөргөхдөө өгөх дундаж кинетик энерги бол энэ байна. За тэгээд дундаж кинетик энергийг ингээд нэг талбайд үйлчлэх хүчийг дард гэж байгаа тий. Тэгээ кинетик энерги буюу одоо импульсээр нь бичвэл энэ байна. За тэгээ эндээсээ Д-ийн куб гэдэг чинь бол эзлэгүн шүү дээ тий. За энэ болохоор юу үзэж байгаа юм гэхээр савыгаа куб сав гэж үзэж байгаа. За куб илүүртэй савны хувьд чинь талууд нь бүгдээрээ хоорондоо тэнцүү. За нэг ийм сав байгаа шүү дээ тий. Тэгээ нэг талынх нь урт нь Д гэхээр нэг гадаргуугийнхын талбайг болохоор Д-ийн квадрат, энэ Д-ийн квадрат тий. За тэгээ эзлэгүүн нь бол Д куб байна гэсэн үг. За тэгээд M0-ыг хуваах үржих нь Б квадратыг хуваах нь 2 гэсэн ийм энергитэйгээр савны ханыг очиж мөргөж байгаа учраас за энэ кинетик энерги тооцоод за нэг талбайд үйлчлэх хүчээрээ даралтаа олвол энэ байна. За тэгэхээр нэгж эзлэгүүнд ноогдох молекулын тоог молекулын концентрац гэж хэлдэг. Концентрац. За тэгэхээр энэ болохоор Д-ийн куб чи эзлэхүү юм чинь те. Тэгээд N-ийг хуваах нь Б гэхээр энэ бол концентрац гэж байгаа. Молекулын концентрац. За концентрацаа орлуулаад тавихаар 3-1 N-ийг үржих нь M0 Б квадрат. За энэ бол даралтыг олох нь томьёо гэсэн. За тэгээд энэ даралтыг олсон томьёондоо за энэ томьёондоо нөгөө за саяны миний урд бичсэн томьёо тий. Нэг молекулын Т температуртай нэг молекулын давшиг хөдөлгөөний дундаж кинетик энерги бол 2-3 КТ. За тэгээд дасгалгаанд одоо 22 градус Цельс температуртай дасгалгаанд байгаа молекулын одоо температуртай учраас хурдтай байна. Тэгвэл хурдаар нь кинетик энергийг олох томьёо нь энэ байна. За энэ хоёр томьёогоо тэнцвүүлээд тэгээ энэ томьёондоо яг үгээр 2-оор үржүүлээд
2 тувач болдог шүү дээ, тий. Тоог 2-оор үржүүлээд 2 тувааж болно. За энэ байна тий. Нэг 2 нь энэ байна, нөгөө 2 нь энэ. За ингээ бичих юм бол m0 b квадратыг хуваах нь 2 чинь кинетик энерги гэсэн үг. Тэрний оронд нь юг тавих нь вэ? 2-ны 3 kt-г орлуулчих. Тэгвэл 2 одоо 2-таа урагдаад 3-таа урагдаад тэгээ n kt үлдчихэ. За энэ p тэнцүү n kt гэсэн энэ томьёог нэг молекул таргалзах хэмжигдэхүүний даралт буюу за хийг бүхэлд нь илэрхийлж болох даралт, температур, эзэсхүүн 3-ыг холбосон тэгшитгэлийг гаргаж олно эндээс. За энэ тэгшитгэлийг юу гэж хэлдэг юм бэ гэхээр идеалхийн кинетик онлын үндсэн тэгшитгэл гэж нэрлэж байгаа. За тэгэхээр энд байгаа даралт, за температур, за хамгийн түрүүнд би ярьсан те хийг бол оршин байгаа саваа дүүргэнэ гэсэн. Тэгвэл савны эзэсхүүнээр эзэсхүүнийг авна. Тэгвэл энэ даралт, эзэсхүүн, температур гэсэн энэ 3 хэмжигдэхүүнийг юу гэж хэлдэг вэ гэхээр макро хэмжигдэхүүнүүд гэдэг. Макро хэмжигдэхүүнүүд гэдэг. За тэгвэл одоо масс, концентрац, за тэгээ хурд гэх мэтлэн энэ хэмжигдэхүүнүүдийг нь болохоор микро хэмжигдэхүүнүүд гэж байгаа. Тэгэхээр макро хэмжигдэхүүнүүдийг микро хэмжигдэхүүнүүдтэй холбосон энэ тэгшитгэлийг идеалхийн төлөвийн үндсэн тэгшитгэл гэж нэрлэнэ. За тэгэхээр за температур 0 градус Кельвин байхад за энерги бол тэг болно тий. За энэ үед бол хий молекулуудын хөдөлгөөн зогсно. За тэгвэл хийг бүрдүүлж байгаа атом молекулуудын хөдөлгөөн зогсно гэдэг бол за тэгэхээр ингэж макро, микро хэмжигдэхүүнүүдийг холбосон тэгшитгэлийг л идеалхийн төлөвийн тэгшитгэл гэж нэрлэдэг байна. За тэгээд нийт энерги энд одоо хичнээн ширхэг молекул байгаа вэ гэдэг тоонд хуваачаар нэг ширхэг молекулын энерги гарч байгаа шүү. За тэгэхээр энэ m0b квадратыг хуваах нь 2 бол нэг молекулын давших хөдөлгөөний дундаж кинетик энерги. Энэ бол бас нэг молекулын за Т гэсэн температуртай орчинд байгаагаас хамаарат авж байгаа кинетик энергийн хэмжээ. За тэгэхээр хийн даралт бол өндөрийн дагуу бол дандаа өөрчлөгдөж байдаг. За тэгэхээр газрын яг гадаргуу дээр буюу өндөр тэгтэй тэнцүү байхад даралт хамгийн их байна. Тэгээд өндөр дээшлэх тусам даралт багасна. За ингэж өндөр дээшлэх тусам даралт багасна гэсэн энэ хуулийг барометрийн хууль гэж нэрлэдэг. За тэгээ энэ томьёог барометрийн томьёо гэж нэрлэнэ. За тэгээ молекул физикт бол үндсэн 3 тогтмол тоо байдаг. За энд 3 тогтмол тоог бол та нар чийжилж авах хэрэгтэй. За нэгдүгээрт нь бол Авгодрын тоо. Авгодрын тоо гэдэг бол 1 моль бодис байлаа гэвэл 1 моль бодис дотор Авгодрын тоотой тэнцүү тооны молекул агуулгадна буюу за жишээ нь усны нэг молекул H2O. Ячва. Миний шеэр гараа авцсан уу?
Миний дэлгэцээр битгий оролдоод байгаа чи. Юул цаасах. За тэгэхээр усны нэг молекул гэдэг бол H2O. За ингээд энэ нэг молекулыг юу гэж хэлэх вэ гэхээр нэг моль бодис гэж нэрлэнэ. За ус төрөгч 2, хүчил төрөгч 16, тэгээд яах вэ гэхээр ус бол 18 грамм атом масстай. Буюу нэг молийн масс нь 18 грамм. Тэгэхээр ийм 18 грамм энэ усны молекул дотор 602-ыг үржих нь 1023 ширхэг молекул байдгаа гэсэн үг. Тэгэхээр энийг та нар юу гэж хэлэх вэ гэхээр нэг моль бодис гэж байж их юм бол нэг моль бодис дандаа л Авгодрын тоотой тэнцүү тооны молекулыг агуулна. Тэгэхээр 2 моль бодис байвал яах нь вэ? 12/4-ийг үржих нь 1023 ширхэг молекултай гэсэн үг. За энийг илэрхийлдэг тоог Авгодрын тоо гэж нэрлэж байгаа. За энэ бол яах вэ гэхээр Больцманы тогтмол гэдэг тогтмол тоо 138-ыг үржих нь 10-23 зэрэг жоул. Тэгэхээр энэ 831 гэдэг бол хийн универсал тогтмол. Хийн универсал тогтмолыг Авгодрын тоонд харьцуулсан харьцааг Больцманы тогтмол гэж нэрлэж байгаа. За тэгвэл бидний яриад байгаа нөгөө 3 тоо чинь хоорондоо ингэж холбогдно. Энэ 3 тогтмол тоо. Универсал тогтмолыг Авгодрын тоонд хуваавал Больцманы тогтмол гарна. Больцманы тогтмол Авгодрын тоо 2-ыг үржүүлчүүл универсал тогтмол гарна. За тэгэхээр бидний нөгөө яриад байгаа молийн тоо гэдгийг чинь бол энэ ньюгаар тэмдэглэдэг. За энийг бол молийн тоо буюу бодисын тоо хэмжээ гэж нэрлэнэ. Тэгэхээр нийт бодисд байгаа молекулын тоог n гэчээ. Тэгвэл нэг ширхэг моль бодисд бол яах вэ? Авгодрын тоотой тэнцүү тооны молекул агуулгадсан шүү дээ. Тэгэхээр нийтийг нь нэгэд агуулгаж байгаа тоод хуваачаар энэ хичнээн моль вэ гэдэг нь олдно. За ингэж молийн тоог олно. Эсвэл за нийт бодисын масс нь m, нэг ширхэг моль бодисын масс μ. За жишээ нь 500 г ус байлаа. Тэгвэл тэн дотор хэдэн моль бодис байгаа вэ гэвэл 500 г-аа 18 г хуваагаад гарсан нь молийн тоо гэсэн үг. За тэгвэл би ингээ молийнхоо тоог олчих юм бол Авгодрын тоогоор үржүүлчүүл 500 г усан дотор хичнээн моль бодис байгаа вэ гэдгийг олж олно. За ингэж бодож болдог гэсэн үг. Тэгэхээр нийт массыг Авгодрын тоогоор үржүүлчүүл молийн масс юм чинь тий. Үлээ. Энэ туруу энэ тий. Нийт массыг Авгодрын тоогоор үржүүлчүүл молийн тоо гарна. За тэгээд энийг нөгөө энэ дээд тэгшдэглийнхаа mg/h-ийн оронд орлуулчих. μ-ээрээ орлуулчих тий. Тэгвэл үүнийг юу гэж хэлдэг гэхээр барометрийн томьёо гэж хэлдэг. Барометр гэдэг багжуул яадаг вэ гэхээр агарын даралтыг хэмждэг. За хэрвээ агаар үйж их юм бол агарын молийн масс нь бол ойролцоогоор 29-ийг үржих нь 10-3 зэрэг байдаг. За бүр яг точно гэх юм бол 28 бүхэл 1966-г үржих нь 10-3 зэрэг килограммыг хуваах нь моль. За энэ бол агарын молийн масс гэсэн үг.
За энэ барометрийн томьёо бол хүндийн хүчний хурдтгал ерөөсөө бараг ойролцоогоор өөрчлөгддөггүй 10-аас 11 км зузаантай атмосферийн давхарга дотор бол хэрэглэгдэхэд ямар ч алдаа гардаггүй томьёо байгаа. За бид нар түрүүн гаргасан хийн кинетик онолын үндсэн тэгштгэл P тэнцүү NKT. За P0 нь болохоор яг газрын гадарга дээрх даралт гэж үзвэл энэ үед өндөр тэг байна гэсэн үг. За тэгээ H өндөртэй байх үед даралт бол P тэнцүү NKT юм бол энэ P-ийн оронд би NKT-г тавиад за ингэсэн үг те. P-ийн оронд NKT-г тавих нь байна. P0-ийн оронд юу тавина гэсэн үг. За энд чинь концентрац N0 байгаа шүү дээ. N0 KT-г тавина гэсэн үг. За ингэхээр KT-тэй урагдаад N тэнцүү N0-ыг үржих нь нөгөө E тооны зэрэгт хэвээрээ бичигдэн тий. За тэгвэл энэ ямар хууль вэ гэхээр өндрөөс хамаарч концентрац өөрчлөгдөх хууль. За мэдээж өндөр болоод ах юм бол яах вэ? Концентрац өөрчлөгдөөлээ гэсэн үг. Дээшлэх тусам агаар сэрэг болно гэсэн үг. Яг газрын гадарга дээр агаар хамгийн их нэгттэй байна гэсэн үг. За тийм учраас жишээ нь одоо өндөр уул дээр гарчаад ус буцлаад байгаа мөртлөө доторх мах нь болохгүй байдаг. За яагаад вэ гэхээр өндөр уул руу гарах тусам агаарын даралт багасаад ус 100 градус Цельсиус биш одоо жишээ нь 80 градус Цельсиус буцалчаад байгаа. Тэгээ 80 градус Цельсиус буцалсан ус чинь дотор нь байгаа махыг болгож хүчрэхгүй байгаа гэсэн үг. Тэгээ махан түүхий байгаа мөртлөө ус нь буцлаад байдаг. За энэ юуг илэрхийлж ийн вэ гэхээр өндрийн дагуу агаарын даралт багасдгаа гэдгийг илэрхийлж байгаа. За идеалхийн кинетик онол. За тэгэхээр идеалхийн молекулуудыг бол яах вэ гэхээр маш бага эзлэхүүнтэй учраас тэг шиг гэж үзэж болно. За молекулууд хоорондоо харилцан үйлчлэлцэхгүй гэж үзнэ. Молекул ханыг мөргөөд ойхдоо уян аримхай байна. За шууд очиод ингээд савны хананд хурдаа өгөөд шигдчихгүй гэсэн үг. Молекул савны ханыг очиж мөргөдлөө буцаад ойж ивэл энийг харимхай гэж хэлдэг. За молекулууд бол давших тийм эмх замбраагүй хөдөлгөөнийг хийнэ. За энэ бол идеалхийн хувь дах 4 үндсэн гол шин чанар байна. За идеалхий дээр бол яах вэ гэхээр даралт, эзлэхүүн, температур гэсэн 3 макро параметр гэдэг гэсэн тий. За энэ 3 макро параметрийн аль нэг нь тогтмол байхаас хамаарат идеалхийн төлөв өөрчлөгдөнө. Төлөв өөрчлөгдөнө гэж юу гэсэн үг вэ гэхээр за ингээд даралт нь өөрчлөгдөхгүй байхад эзлэхүүн температур хоёр өөрчлөгдөнө. Тэгэхээр температур ихсээд байвал эзлэхүүн ихсээд байна. Температур багасаад байвал эзлэхүүн багасаад байна тий. Хий хадах тусмаа тэлж хүрэх тусмаа агшина гэдгийг харуулж байгаа. За гэх мэтлэн аль нэг нь тогтмол байхад энэ 3 хэмжигдэхүүний нөгөө хоёр нь өөрчлөгдөхэд зориулж гарсан хуулийг Бойль-Моретийн хууль, Авгодрийн хууль, Гей-Лусакийн хууль, Шарлийн хууль гэж нэрлэдэг. За тэгэхээр Бойль-Моретийн хууль бол яг хав температур тогтмол байхад, Гей-Лусакийн хууль бол яг хав гэхээр даралт тогтмол байхад, Шарлийн хууль бол эзлэхүүн тогтмол байхад тохирно. За Авгодрийн хууль бол юу гэсэн үг вэ гэхээр 1 моль хий дотор Авгодрийн тоотой тэнцүү тооны молекул агуулгадна гэсэн хууль байгаа. За Дальтоны хууль бол юу гэсэн хууль вэ гэхээр аливаа хий ерөөсөө дангаараа байдаггүй. Жишээ нь агаар гэхэд хүчил төрөгч болон азотоос тогтж байгаа ихэнх нь. За тэгэхээр агаар бол азот, хүчил төрөгч, гели, ус төрөгч гэд тэднээс тогтдгийм бол за тэднийг бүгдээрингийн
бүгдээрнгийнх нь даралтыг нийлүүлээд нэмэхээр тэр хийнүүдийн савны хананд учруулах нийт даралт гарна. За энийг юу гэж хэлдэг вэ гэхээр Дальтоны хууль гэж нэрлэж байгаа. За одоо тэгвэл цөмөрөө. Винэс хэцүү. Слайд нь хөдлөхгүй байна те. За Бойл Моретти хуулийг үзье. За тэгэхээр аль нэгэн тогтмол байдаг гэсэн шүү дээ. Тэгэхээр температур тогтмол байхад даралт эзэлхүүнтэйгээ шууд хамааралтай. Ойлээ даралт эзэлхүүн хоёр уруу хамааралтай гэдэг энэ хуулийг Бойл Мореттийн хууль гэдэг. За энд нэг юм тогтмол тоо байгаа гэсэн үг шүү дээ, тий? Би ч юм уу, тий? Тэгээд энийг хуваах нь эзэлхүүн гэсэн үг. За тэгэхээр энэ ямар томьёоноос гарч ирж байгаа вэ гэхээр даралт эзэлхүүний үржүүр нь массыг молийн масст харьцуулаад хий универсал тогтмолоор үржүүлээд температураар үржүүлсэнтэй тэнцүү гэсэн идеалхийн төлөвийн үндсэн тэгштгэл гэж байгаа. За энэ идеалхийн төлөвийн үндсэн тэгштэглээс энэ M, mu, R, T бүгдээрээ тогтмол болчихно гэсэн үг тий. Тэгэхээр тогтмол тоонуудын хувьд даралт эзэлхүүний үржүүр нь тогтмол байгаа юм чинь. За эзэлхүү багасвал даралт ихснэ. Эзэлхүү ихсвэл даралт багасна буюу даралт эзэлхүүн хоёр хоорондоо уруу хамааралтай. За ингээд энэ дээр харагдж байгаа үст те. За энд ингээд даралт их байхад эзэлхүү маш бага байгаа. За энийг юу гэж хэлдэг вэ гэхээр Бойл Мореттийн хууль гэж хэлдэг. За би ингээд даралтаа ингээд багасгаад бай. Даралтаа багасгаад байвал эзэлхүү ихсээд байгаа зү те. Энд ингээд даралтаа өгөөд ингээд энийг хийг шахаад байвал эзэлхүү нь багасаад байгаа. За ингэж даралт эзэлхүүн хоёр уруу хамааралтай гэсэн хуулийг бол Бойл Мореттийн хууль гэнэ. За Бойл Мореттийн хуулийг хэрэглээд даралт эзэлхүүний хамаарлын графикуудаа зурвална. За тэгэхээр энэ графикуудыг зурах за ийм даалгавар бол шалгалтын дээр маш их ирдэг. За тэгэхээр энэ хамаарлыг л мэдчих юм бол энэ зургуудыг зураад байна гэсэн үг шүү дээ тий. Тэгэхээр даралт эзэлхүүн хоёр хоорондоо бол ийм гиперболоор өөрчлөгдөнө. За энэ эзэлхүүн байгаад энэ даралтын уруу хэмжигдэхүүн байвал энэ шулуун бол хоёул нь жиг тамаарна гэсэн үг тий. За энэ даралт эзэлхүүний үржүүр байгаад энэ даралт байх юм бол харин даралт эзэлхүүний үржүүр бол тогтмол гэдэг байгаа шүү дээ тийм үү. За гэх мэтлэн температур ихсээд байвал энэ график дээшлээд байна. За энэ бас ингээд дээшлээд байгаа үстэй энэ ногоонууд нь дандаа дээшилж байгааг харуулж байгаа. Тэгээ логарифм авчвал энэ хамаарал бол шулуунаар буурж байна тий. За энэ хамаарлын графикуудыг зурах даалгавар ирдэг шүү. За тэгээд дараа нь бол Гейлсак гэвэл. За ингээд хий массан тогтмол. Угаасаа нөгөө савн дотор байгаа хийг гадагшлахгүй бас хий нэмж оруулахгүй байгаа байхгүй юу. Тэгэхээр массан тогтмол. За эзэлхүүн тогтмол байвал даралтын температураас шууд хамааралтай. За ингээд даралт температураас шууд хамааралтай гэсэн энэ хуулийг Гейлсакийн хууль гэж нэрлэдэг. За ингэж. За тэгвэл хийн температур тогтмол байх процессыг изотерм гэдэг түрүүний процессыг. За тэгвэл энэ процессыг бол изохор гэдэг. Температураас
даралт нь шууд хамааралтай буюу температур ихсэл хийг халаагаад байвал даралт нь ихсээд байна. За ингээд даралт нь ихсдэг энэ чин чанар дээр үндэслээд хийсэн энэ төхөөрөмж чинь бол юу вэ гэхээр битүү чанагч. За ингээд битүү чанагчийг бол тагийг маш хүчтэй даралтаар салахгүйгээр тагладаг. Тэгэхгүй бол энэ дотор байгаа хийн даралт ихсээд энэ тагаа хөвсөлдүүлээд идэг шүү дээ тий. Битүү чанагчийг бол яагаад ингэж нам тагалчиж байгаа вэ гэхээр энд эзэлхүүн тогтмол болчихж байгаа. Тэгээ эзэлхүүн тогтмол байхад температур өсвөл даралт өсөд байдаг байна шүү. Тэгээ энд савныхаа тагийг дээшээ шидчих гээд байгаа тий. За энэ чи нөгөө хорхог боодог хийдэгтэй адилхан тийм үү? За дараа нь шайрлын үйл. За шайрлын үйл бол мэдээж маасан тогтмол гэдэг байгаа шүү дээ. Хий дээр нэмж хий оруулахгүй, хийгээс гадагшаа хий гаргахгүй. Тэгээд энэ үед даралтаа тогтмол айлгая. Тэгвэл эзэлхүүн температураас шууд хамааралтай. Эзэлхүүн ихсвэл температур ихсэн, температур ихсвэл эзэлхүүн ихснэ. Зүг. За тэгээд хийг одоо халаагаад ая. Халаагаад ахаар хий тэлээд байна гэсэн үг. Энэ дээр дарж байгаа даралт бол ерөөсөө өөрчлөгдөхгүй байгаа. Тэгэхээр температур ихсэхэд эзэлхүүн өснө. Ингээд температур багасчих юм бол эзэлхүүн багасчихна. Ингээ хий шахагдчихна гэсэн үг тийм. За тэгэхээр одоо тэгвэл ингээд тагаа сул тавьчаад усаа буцлах юм бол одоо тагаа дээш нь аваад шидээд идэг үстэй тий. Энэ бол эзэлхүүн тэлж гинэ гэсэн үг. За ингээд температураас эзэлхүүн нь шууд хамааралтай гэсэн тэгшдэг байна. За хэрвээ за энэ урдлынх нь ингээд тогтмол тоо байна. Тогтмол тоог үржих нь температур. Ийм тэгшдэг гэсэн үг. Харин Цельсийн хуваараар бичвэл тэгшдэг нь ийм болно гэсэн үг. За энд байгаа альфа бол тогтмол тоо. Хийн эзэлхүүн тэлтийн коэффициент гэж нэрлэдэг. Даралт дээр энэ тоо байж ивэл юу гэж нэрлэх нь вэ? Даралтын коэффициент гэж нэрлэнэ. За тэгэхээр эзэлхүүн тогтмол изохор процесс гэдэг юм бол даралт тогтмол процессыг изобар процесс гэж нэрлэдэг. За ингээ Гей-Лусакийн хууль шайрлын хуулийн тэгшдэглүүд байна. За тэгэхээр бодис атом молекул ионоос тогтно гэдэг байгаа шүү дээ. Тэгвэл би түрүүн хэлсэн тийм үү? Ус бол H2O ус төрөгчөл уйлах системийн нэгдэх элемент. Тийм учраас атом масс нь 1, 2 байвал 2 грамм болчихно. 2 дээр хүчил төрөгчийн атом масс бол 16-г нэмэхээр энэний молийн масс нь 18 грамм гэсэн үг. За тэгэхээр 18 грамм ус бол яана гэлээ? Авгодрын тоотой тэнцүү тооны молекулыг авах. За тэгвэл нүрс төрөгч. За нүрс төрөгч бол C12 буюу 12 грамм масстай. Тэгэхээр 12 грамм нүрс төрөгч бол бас л Авгодрын тоотой тэнцүү тооны молекулыг агуулна. Тэгэхээр ингээд нэг ширхэг молекул хичнээн тооны одоо буюу те нэг ширхэг молекулыг бид нар 1 моль бодис гэж штэ те. Тэгэхээр 1 моль бодис хичнээн тооны молекулыг агуулгах вэ гэхээр 602-ыг үржих нь 1023 ширхэг молекулыг агуулнаа гэж. За энэ хуулийг л Авгодрын хууль гэж нэрлэдэг. Тэгээ энэ тоог Авгодрын тоо гэж нэрлэдэг. За ердийн нөхцөлд бол хийн эзэлхүүн 22.4 метр кубик хуваах нь моль.
За ердийн нөхцөлд байгаа хий эзлэх хүн бол 22.4 литрийг хуваах нь мойл. Тэгэхээр 1 литр бол за 1 литр бол 10-ын хасаг 3 зэрэг метр кубтэй тэнцүү. За тэгэхээр 10-ын хасаг 3 зэрэг метр куб чинь 1 литртэй тэнцүү гэсэн үг. За тэгэхээр савн дотор байгаа нийт хий массыг нэг ширхэг мойлын масс хуваачвал мойлын тоо гарна гэсэн тий. Тэгэхээр нийт массыг нь мойлын тоонд хуваачвал харин мойлын масс гарна. За тэгэхээр температур ихсэхэд хий эзлэх үн тэлнэ. Энд бол шууд харагдаж байна тий. За температур багасаад байвал хий эзлэх үн багасаад байна. За энийг л юу гэдэг байгаа ах нь? Бельфсакийн хууль. За тэгэхээр агаар, хүчил төрөгч, азот, аргон, ус, CO2 гэл тэ гих мэтлэн ийм олон төрлийн хийнүүдээс агаар тогтно. Тэгэхээр хий бол дангаараа оршин байхгүй байх нь шүү дээ. Байгаль дээр хийн хольц маягаар оршин байна. Тэгвэл хольцын даралтыг олохдоо хий тус бүрийн даралтыг хооронд нь нэмж олно. Тэгвэл ямар даралт вэ гэхээр барьцаал даралт. За барьцаал даралт гэж ямар даралтыг хэлдэм бэ гэхээр холимог хийн доторх аливаа нэг хий ганцаараа уг савн дотор байхдаа учруулах даралтыг хийн барьцаал даралт гэдэг. Энэ нь юу гэсэн үг юм бэ гэвэл за одоо хүчил төрөгчийн эзлэх үн, азотын эзлэх үн, аргоны эзлэх үн, усны эзлэх үн бүгд адил гэж үзнэ гэсэн үг. Энэ юу гэсэн үг юм бэ гэхээр саваар хий дандаа дүүрэн тархачээдэг гэдэг байгаа шүү дээ. Тэгэхээр энийг хүчил дүүрэгчийн савыг дүүргэж байгаа азотч дүүргэж байгаа, аргонч дүүргэж байгаа, усны уурч дүүргэж байгаа байхгүй юу. Тэгэхээр энэ бүх хийнүүд нийлээд энэ савыг дүүргэж байгаа шүү дээ тий. Тэгэхээр энэ савн дотор энэ бүх хий бүгдээрээ дүүргэн оршиж байгаа буюу эзлэхүүнүүд нь адилхан гэж үзээд олох тэр даралтыг юу гэж хэлдэг гэхээр барьцаал даралт гэж хэлдэг. Тэгэхээр хий тус бүрийн барьцаал даралтуудын нийлбэр нь энэ савн дотор байгаа нийт даралттай тэнцүү. За энийг бол Дальтоны хууль гэж нэрлэж байгаа. Йой часан байна. No. Шир нэг гарцаа. Yes.
За тэгэхээр энэ даралт эзлэхүүн температурыг холбосон энэ тэгшдэглийг юу гэж хэлдэг вэ гэхээр термодинамик системийн төлөвийн тэгшдэгэл гэж хэлж байгаа. За тэгээд ерөөсөө энэ төлөв гэж юу яриад байгаа юм бэ гэхээр за нэг төлөвт байхдаа буюу хий одоо тодорхой нэг даралттай эзлэхүүнтэй температуртай байна. За энэ үед одоо даралт нь 2 паскал одоо 2-ыг үржих нь 15 зэрэг паскал тий. Эзлэхүүн нэг 44 литр. За тэгээд температур нь 20 градус Цельс байж ийснаа өөрчлөгдөөд за яаж өөрчлөгдсөн бэ гэхээр энэ температур өөрчлөгдөг байна. 20 градус Цельс температуртай байх үед биехийг даралт өгөө шахсан гэж бодъё. Тэгээд даралт өгөө шахах юм бол эзлэхүүн нь агшин штэ тий. За ингэж хит даралтыг нэмэгдүүлснээр эзлэхүүн нь багасах. За ингээд даралт өөрчлөгдөөд эзлэхүүн өөрчлөгдөөд хий нэгдүгээр төлөвөөсөө дараагийн төлөвч шилжээд ирлээ. Тэгвэл энэ хооронд ямар процесс болсон бэ буюу энд одоо үйл явц явагдаж байгаа шүү дээ тий. Ямар үзэгдэл болсон бэ гэхээр температур ерөөсөө өөрчлөгдөхгүй байхад даралт эзлэхүүн хоёр өөрчлөгдлөө. Тэгвэл энд болсон процессыг бид нар юу гэж нэрлэдэг юм бэ гэхээр изотерм процесс явагдлаа гэж ярьдаг охно шүү дээ тий. За ингээд изотерм процесс явагдаад дараа нь 1-ээс 2-т даралт эзлэхүүн температур гуруулаа өөрчлөгдсөн. За энэ үгүй байна тий. Даралт өөрчлөгдөөд эзлэхүүн өөрчлөгдөөгүй температур өөрчлөгдсөн байна. Тэгвэл энэ нэг штрих төлөвөөс 2 төлөвч шилжлээ гэж хэлнэ. Энэ төлөвч шилжихэд ямар процесс болсон бэ гэхээр эзлэхүүн тогтмол. Эзлэхүүн тогтмол байхад температур даралт хоёр шууд хамааралтай тий. За тэгэхээр энэ процессыг юу гэж хэлэх вэ гэхээр изохор процесс гэж хэлнэ. За ингэж даралт эзлэхүүн температур энэ хамаарлыг хооронд нь ингээд харьцуулаад бичье. Даралт эзлэхүүн температур. За энийг би нэгдүгээр төлөв дээр бичвэл энэ P1 байсан те, энэ B1 байсан, энэ T1 байсан. Тэгсэн чи дараа нь яасан? Энэ P2 болсон, энэ B2 болсон, энэ T1 хэвээрээ байсан. Тэгэхээр энэ T1-тэй урагчиж байгаас тэгвэл P1 B1 тэнцүү P2 B2 болчихж байгаа. Энэ процессыг л бид нар юу гэж хэлээд байгаа вэ? Изотерм процесс гэж хэлнэ. За тэгвэл яг энэ тэгшдэглээсээ л ингээд гаргаж ирээд байна. Дараа нь яасан? Эзлэхүүн тогтмол байгаа шүү. Тэгэхээр энэ эзлэхүүнтэй хураагчингууд P1 T1 P2 энэ юу болчих вэ? T2 болчих шүү дээ. Ингээл аль процесс вэ гэдгээс хамаарат тогтмол зүйлүүд нь хоорондоо хураагдаад бодлого бодогдоод явагддаг гэсэн үг. За ингэж бодохыг л бид нэр идеалхийн төлөвийн тэгшдэглээр термодинамик системийн тодорхойлж ийн гэж хэлж байгаа. За тэгвэл идеалхийн төлөвийн тэгшдэглийг анх гаргасан үнийг бол Галфрон Менделеев хоёр гаргасан учраас энэ тэгшдэглийг Галфрон Менделеевийн тэгшдэгэл гэж нэрлэдэг. За бидний түрүүний гаргасан НКТ гэдэг хуулинд N-ийг эзлэхүүн туваана гэдэг чи юу лээ? Концентрац штэ тий. Энийг орлуул тавиад тэгээд харин нэг молекулын хувьд бол энэ нэг моль бодисын хувьд энэ Авгодрын тоо энэ нэг молийн эзлэхүүн штэ. Тэгээ бодонгууд энэ тэгшдэгэл гараад ирдэг байхгүй. Тэгээ энэ хоёр тэгшдэгэл чинь биедээ шилжээд байж болно гэсэн үг. За тэгвэл молекул хурдаар түгэх хууль. За тэгэхээр заавал одоо яах вэ гэхээр аливаа бие заавал өөрийн гэсэн температуртай орчин байна. Тэгэхээр температураас хамаарат тэр молекул аливаа биеийг бүрдүүлж байгаа молекулуудын хурд өөрчлөгдөнө. Тэгвэл тэр
Молекулууд ч одоо жишээ нь ингээл дасгалгаан дотор асар олон молекулууд байгаа. Тэгэхээр тэр молекулуудын хурд ерөнхийдөө нэг юм Гауссын хонх хэлбэрийн мөрий буюу энэ Гауссын түгэлтэнд захирагддаг. Тэгэхэд за энэ бол хурдны өөрчлөлтэй. Энэ бол юу гэхээр хамгийн их хурд. Хамгийн өрдөндөр нь хамгийн их хурд. За дундаж хурд гэдэг бол энэ. За энэ хооронд байгаа хурдны хэмжээг дундаж хурд гэж байгаа. Энэ хооронд одоо хичнээн урд бахаад гэдгийг дундаж хурд. За нөгөө юу энэ квадрат зэрэг дэвшүүлсэн урднаасаа ядгуур авахаараа дундаж квадрат хурд гэж байгаа. За ийм 3 янзын хурдаар биеийг бүрдүүлж байгаа буюу одоо хийг бүрдүүлж байгаа молекулуудын хурдыг тодорхойлдог байна. Хамгийн их хурдыг олохдоо язгуурын дор 2К-г масс хуваана. За арифметик дундаж хурдыг болохоор язгуурын дор 8К-г pm хуваана. За дундаж квадрат хурдыг олохдоо болохоор язгуурын дор 3К-г m хуваана гэсэн үг. За тэгвэл одоо идеалхийн энерги ба ажил За тэгэхээр механик дээр бол ажлыг олохдоо за хүчийг үржих нь зам гэж олдог. Хүчийг үржих нь зам. За энэ чи дельта x гэж байгаа шүү. Хүчийг замаар үржүүлээд ажил гарна. За тэгэхээр бид нар чинь нэгж талбайд үйлчлэх хүчийг даралт гэдэг байгаа тий. Нэгж талбайд үйлчлэх хүчийг даралт юм бол хүч гэдэг чинь эндээс олвол энэ талбайгаа урагшаа гаргаж үржүүлээд даралтыг үржих нь талбай охно шүү. Тэгэхээр би энэ томьёонд хүчний оронд юу гэж тавьж болох нь вэ? Ажлыг олдог томьёонд даралтыг үржих нь талбай, үржих нь x зам тий. Тэгвэл S-ийг x-ээр үржүүлээд энийг чи юу гэдэг вэ? Эзэлтгүүн гэдэг тийм үү? За тэгвэл энэ бүр дельта x байх юм бол энэ дельта b гэсэн үг. Дельтагаар бид нар баг зэрэг өөрчлөлтийг илэрхийлж байгаа. Тэгэхээр даралтыг үржих нь эзэлхүүний өөрчлөлт гэдэг бол эндээс хийн хийх ажлыг олохдоо даралтыг эзэлхүүний өөрчлөлтөөр үржүүлнэ. Тэгвэл биеийг хийх механик ажлыг олохдоо тэнд үйлчилж байгаа хүчийг явсан замаар нь үржүүлд юм бол хийн хийж байгаа ажлыг олохдоо даралтыг хийн эзэлхүүний өөрчлөлтөөр үржүүлнэ. Тэгэхээр хий бол яах вэ гэхээр агшиж тэлхтэй ажил хийдэг. За энэ бол жишээ нь бол нацуус. За нацуусыг одоо ингээд бүлүүрээр ингээд дээшээ татлаа. Нацуус доторх агаар тэллээ эзэлхүү ихслээ тий. Буцаад бүлүүрээ доошоо дарлаа эзэлхүүн багстаа. За ингээд бүлүүрийг дээшээ доошоо хөдөлгөнгүүт тэн дотор байгаа хий шингэн шахагдаад цаашаа хөдлөөд явна. Энэ үед яах вэ гэхээр ажил хийгдэнэ. За энийг бол яах вэ гэхээр хий тэлж ба агшихтаа хийж байгаа ажил гэж хэлж байгаа. Тэгвэл нийт ажлыг олохдоо дифференциалтай байвал дифференциалын эсрэг үйлдэл бол интеграл байдаг тий. Тэгэхээр хоёр талаас нь интеграл аваад за ингэж ажлыг бол. За тэгвэл бие бол өөрийн гэсэн дулаантай, температуртай, тийм учраас дотоод энергитэй. За тэгвэл биеийн дотоод энергийг яаж өөрчлөх вэ гэхээр бие ажил хийнэ. Бие ажил хийхээрээ өөрийнхөө дотоод энергийг зарцуулах юм бол дотоод энерги нь багасна тий. За тэгвэл бие өөрөөсөө дулаан алдна. Эсвэл дулааныг авна.
Тэгвэл биеийн бас дотоод нэрэг өөрчлөгдөнө. За тэгэхээр гаднаас хүч үйлчлээд бид дотоод энергийн шилжиж юм бол энэ үед хийж байгаа ажлыг гадны хүчний ажил гэж нэрдэг. За тэгвэл сая нэг биеэс нөгөө биед дулаан аяндаа шилжинэ буюу халуун биеэс хүйтэн биед дулаан аяндаа шилжинэ. Тэгэхээр бид нар яадаг вэ гэхээр плеткийг халаагаад дээр нь савтаа ус тавиад буцлагдаг. За тэгэхээр тэр плеткний дулаан савтаа ус руу ороод усыг халаагаад буцлагж байгаа шүү дээ, тий? За тэгэхээр дулаан дамжуулалтаар нэг биеэс нөгөө биед шилжиж байгаа дотоод энергийг дулааны тоо хэмжээ буюу дулаан гэж нэрнэ. За тэгэхээр би халахдаа буюу хөргөтөө дулааныг эсвэл авна, эсвэл алдна. Тэгэхээр ингэж байгаа шүү дээ. Халуун бие чи одоо бид нар ингээд усаа буцлагчаад юм уу, хоолоо чанчаад тагийг аваад плетгэн дээрээсээ аваад тавьдаг тий. Тэгэхээр одоо тэр сүү юм уу, ус юм уу, цай юм уу хэсэг хугацааны дараа хөрдөг. Яагаад хөрдөг вэ гэхээр дулаанаа алдж байгаа. 20 градус Цельс температуртай орчин руу 100 градус Цельс температурт буцсан ус дулаанаа алдаад хэсэг хугацааны дараа хичнээн хугацаа өнгөрдөгийн тэрний дараа яг дасгалгааны температуртай адилхан температуртай болох ёстой. За ингэж дулаанаа алдсаар байгаад яг хоёр биеийн температур адилхан болохыг дулааны тэнцвэр гэж хэлдэг. За тэгвэл би хайлах буюу хөргөтөө авах дулааныг олохдоо дулаан багт дамжийг массаар үржүүлээд температурын өөрчлөлтөөр үржүүлнэ. За тэгвэл энэ дулаан шингээлт гэж юу юм бэ гэхээр 1 кг бодисыг халаахад зарцуулагдах дулаан. 1 кг бодисын температурыг 1 градус Цельсээр ихсэх зарцуулагдах дулаан гэсэн үг. За жишээ нь ус бол яах вэ гэхээр 1 кг ус 1 градус Цельсээр халахдаа 4200 жоул дулааныг авдаг. За тэгвэл одоо энэ бол биеийн хайлахтаа буюу хайлахтаа авах буюу хөргөтөө ялгаруулах дулааныг олох юм юу. За энэ хайлахын хувийн дулаан шингээлтийн коэффициент гэж юу хэлж байгаа юм бэ гэхээр 1 кг мөс хайлахтаа хичнээн хэмжээний дулаан хэрэглэх вэ гэдгийг хэлж байгаа. За жишээ 1 кг мөс хайлахтаа 2100 жоул дулаан хэрэглэдэг баха. За энийг юу гэж хэрэглэх вэ гэхээр хайлахын хувийн дулаан шингээлтийн коэффициент. За тэрийг одоо хэдэн килограмм те мөс байгаа тэргээр нь үржүүлээд хичнээн дулаан өгж ийж би одоо энэ 5 кг мөсийг хайлуулж 5 литр ус олгох юм бэ гэдэг нь гарна гэсэн үг. За тэгвэл бодисыг ууршуулахад буюу конденсацлахад ялгарх дулааны тоо хэмжээ. За ууршуулна гэдэг чинь шингэн уур болно гэсэн үг. Конденсацлна гэдэг бол уур шингэн болно гэсэн үг. Уур буцаад шингэн болно, шингэн буцалгаараа уур болно. За тэгвэл усыг ууршуулахад зарцуулагдах тэр дулааны хэмжээг бодисын ууршихын хувийн дулаан шингээлтийн коэффициент гэж хэлж байгаа. Тэгээд ууршихын хувийн дулаан шингээлтийн коэффициентийг массаар нь үржүүлэхээр хичнээн хэмжээний дулаан авж ийж 5 литр ус тэр чигээрээ ширгэж уур болж дуусах юм бэ гэсэн үг. За тэрийг илэрхийлдэг томьёог энэ гэж хэлж байна. За тэгвэл энэ болохоор шаталт. За одоо мод, түлээ, нүүрс шатахтаа дулаан ялгаруулдаг тий. За тэгвэл тэр нүүрсний шаталтын хувийн дулаан шингээлтийн коэффициент. Тэгээ бодисын масс тэгвэл би хитэн килограмм нүүрсийг түлхэхэд хичнээн дулаан ялгаруулах юм бэ гэдгийг олж болно гэсэн үг. За энэ бол дулааныг олох юм юу. Тэгвэл дулаан бол халж хөргөтөө алдах нь байна. Авж алдах нь байна. За хайлахдаа эсвэл хөргөтөө бас дулаан ялгаруулах нь байна.
Ууршихтаа эсвэл конденсатлахтаа дулааныг авч алдах нь байна. Шатахтаа дулааныг ядгаруулах нь байна. За тэгвэл би термодинамикийн 1-р хууль. За термодинамик гэдэг бол юг судалт юм бэ гэхээр бодисын энергийн солилцоог судалдаг. Одоо нөгөө хийн шингэний хийн энергийн солилцоог судалдаг. Тэгээд систем болгон авсан бид гаднаас өгсөн дулаан нь за одоо ингээд надад гаднаас дулаан өгөхөд миний дотоод энерги өөрчлөгдөнө. Тэгээд дотоод энерги өөрчлөгдөөд үлдсэн дулаанаар нь би ажил хийх ёстой. За жишээ нь хүн бол одоо хоногт 2100 ккал дулаан авах ёстой гэж хэлдэг тий. За тэгээд тэр авсан дулаанаараа би дотоод энерги бий болгож байгаа. Тэгээд үлдснээр нь би ажил хийж байгаа. Тэгэхээр хүн хоногт 2100 аваад авах юм бол яг амьдралд нь хүрэлцэн. Тэрнээс илүү авчих юм бол тэрнээс илүү ажил хийхгүй байвал тэр авсан нь хоол хүнсэн шатахгүй байх юм бол таргалалт бий болно гэсэн. За тэгвэл дотоод энергийн өөрчлөлт гэдэг бол биеийн доторх дулаан өөрчлөгдөхийг хэлж байгаа. За энэ болохоор ажил гэдэг бол нөгөө гаралтаар эзэлхүүнийг өөрчлөөд ажил хийж байгаа тийм. За тэгэхээр сая би дулаан багтаамж гэж ярьжсэн тий. За 1 масстай биеийн температурыг 1 градусаар нэмэгдүүлэхэд зарцуулагдах дулааныг дулаан багтаамж гинэ. За тэгвэл харин энэ бол 1 кг масстай бодис. Тэгвэл 1 моль бодисын хувьд дулаан багтаамжийг олвол молийн дулаан багтаамж гинэ. За тэгэхээр 1 масстай бодисын температурыг 1 градусаар нэмэгдүүлэхэд зарцуулагдах дулааныг хувийн дулаан багтаамж гэж байна тий. За 1 моль бодисын хувьд молийн дулаан багтаамж гэж байна. Тэгвэл хувийн дулаан багтаамж, молийн дулаан багтаамж хоёр бол хоорондоо ийм холбоотой байдаг. За эзэлхүүн тогтмол үед явагдаж байгаа процесс үе, изохор процессын үед дулаан багтаамжийг олвол ТБ. За даралт тогтмол үед дулаан багтаамжийг олвол ЦП буюу энэ бол изобар процессын дулаан багтаамж, нөгөөх нь изохор процессын дулаан багтаамжийг олох юм яа гэсэн. За идеалхий. За идеалхий молекулууд чи харилцан үйлчлэгдэхгүй мөртлөө хөдөлж идэг гэсэн тий. Тэгэхээр дотоод энерги нь. За энэ А-ыг бол яг чөлөөний зэрэг гэж нэрлэдэг. Чөлөөний зэрэг гэж үл хамаарах координатуудын тоог чөлөөний зэрэг гэнэ. Тэгвэл нэг атомын хувьд чөлөөний зэрэг нь 3 x, y, z. 2 атом байвал чөлөөний зэрэг нь 5 байдаг. 2 атом хоорондоо мөргөлдөөд одоо үйлчлэлцэж ивэл тэ чөлөөний зэрэг нь 5 байна. 3 ба түүнээс дээш атомтай бодисын хувьд чөлөөний зэрэг нь 3 байна. Тэгээд 6 байна. За тэгэхээр А-ийн оронд та нарт одоо 1 атом байжээ гэж тэгвэл шууд чөлөөний зэрэгээ 3 гэж авна. 2 атомтай бодис байжээ гэж тэгвэл чөлөөний зэрэгээ 5 гэж авна. За 3 атомт бодис байжээ гэж тэгвэл чөлөөний зэрэгээ 6 гэж авна. За тэрнээс дээш олон атомтай идеалхийн хувьд гэл тэгвэл дандаа л чөлөөний зэрэг нь 6 л байгаа даа гэсэн үг. За ингэж энэ А-ийн оронд чөлөөний зэрэгээ сонгож авна. Тэгвэл 1 атомтай байвал энэ бол 2-3 КТ байгаад байсан шүү дээ тий. За тэрийг үржих нь Авгодрын тоо. 1 моль бодис бүхэн Авгодрын тоотой тэнцүү тооны молекулыг агуулна буюу за ингээд 1 моль бодисын хувьд ярих юм бол 602-ыг үржих нь 1023 ширхэг молекул байгаа шүү дээ. Тэгээ молекулынхаа тоог энэ нэг ширхэг молекулынхаа энергиэр үржүүлчихээр нийт дотоод энерги нь олдно гэсэн үг. Тэгээ К
Авгадроны тоогоор үржүүлэхээр хий универсал тогтмол гардаг тий. За тэгвэл I квах нь 2R-тэй. Энэ бол нэг молекулын дотоод энергийг олох юм яа. За нэг моль бодис. Тэгвэл олон моль бодис байвал энийг яах вэ? Молийн тоогоор л үржүүлж өгнө шүү дээ. Молийн тоо чи энэ юу шүү дээ тийм үү? За тэгэхээр идеалхийн төлөвийн үндсэн тэгштгэл чинь m-ийн квах нь μ тэгээд r тэгээд t байгаа шүү дээ. Тэгэхээр энэ юу гэхээр молийн тоо шүү дээ. Тэгэхээр энэ молийн тоо буюу нэг моль бодис байвал энэ нэгтэй тэнцүү болчихно. Нэгтэй тэнцүү байвал идеалхийн төлөвийн тэгштгэл чинь шүү дээ. Pb тэнцүү r-т. За ингээд даралтыг нь тогтмол гэж үзээд хоёр талаас нь дифференциалчлах юм бол энэ дээс энэ даралт тогтмол үеийн дулаан багтаамж нь эсэлхүүн тогтмол үеийн дулаан багтаамж дээр хий универсал тогтмолыг нэмсэнтэй тэнцүү. За эсэлхүүн тогтмол үеийн дулаан багтаамж бол 2-ны I-ээр даралт тогтмол үеийн дулаан багтаамж нь эсэлхүүн тогтмолынх дээр R-ийг нэмсэнтэй тэнцүү юм чинь I дээр нэмэх нь 2-ыг хуваах нь 2-ыг үржихээр гэсэн. Тэгээд даралт тогтмол үеийн дулаан багтаамжийг эсэлхүүн тогтмол үеийн дулаан багтаамжид харьцуулсан харьцааг адиабат процессын зэрэг илтгэгч гэж нэрлэдэг. За тэгвэл бид нар түрүүн даралт тогтмол авид изобар процесс, эсэлхүүн тогтмол авид изохор процесс, температур тогтмол авид изотерм процесс гэж үзсэн бол одоо дахиад нэмээд нэг процесс гарч ирлээ. Энэ бол адиабат процесс. За тэгвэл адиабат процесс гэж ямар процессыг хэлдэг вэ гэхээр гадаад орчинтой дулааны солилцоогүй үед явагдах процессыг адиабат процесс гэдэг. Буюу дулаан тогтмол байхад хийн төлөв байдал өөрчлөгдөх процессыг адиабат гэдэг. За энэ изохор процессын үед ажлыг олох юм байна. За тэгэхээр изохор процессын үед эсэлхүүн өөрчлөгдөхгүй юм чи эсэлхүүн тик гэсэн үг. Тэгэхээр энэ үед бол ажил хийгдэхгүй. Тэгэхээр хий дээр бол ажил ямар үед хийгддэг вэ гэхээр эсэлхүүн өөрчлөгдөх үед л хийгдэнэ. Эсэлхүүн өөрчлөгдөхгүй хий дээр ажил хийгдэхгүй. За тэгээд эсэлхүүн тогтмол үеийн дулаан багтаамжийг температурын өөрчлөлтөөр үржүүлээд дотоод энерги өөрчлөлт. Тэгээ ажил тэгтэй тэнцүү юм чинь изохор процессын үед гаднаас авсан дулаан нь дотоод энергийг л өөрчлөхөд зарцуулагдсан зөвхөн. Энэ үед ажил хийгдэхгүй гэсэн. За изобар процесс. Даралт тогтмол. За даралт тогтмол үед хийн төлөв байдал өөрчлөгдөх процессыг изобар гэнэ. Изобар процессын үед тогтмол даралтыг өөрчлөгдөж байгаа эсэлхүүнээр үржүүлж ажлыг олно. Тэгэхээр даралт эсэлхүүний үржүүр чинь нөгөө Гаспро-Менделеевийн тэгштэглээр ийм болно шүү дээ. Тэгэхээр энэ даралт эсэлхүүнүүдийнх нь оронд за энэний оронд энийг тавиад энэ арийнхын томьёоны оронд энийг тавьчвал энэ гарч ирнэ. За эндээсээ ингээд ажлаа олох юм бол энэ. За энэ бол тэгвэл эзэлхүүний өөрчлөлтөөр орсон ажлын томьёо. Энэ болохоор температурын өөрчлөлтөөр олж байгаа ажлын томьёо. Гэхдээ ямар процесс вэ гэхээр изобар процессын үед. За изобар процессын үед гаднаас өгсөн дулаан нь дотоод энергийг өөрчлөх ба тогтмол даралтыг эзэлхүүнээр үржүүлсэн ажлыг нэмсэнтэй тэнцүү тий. За тэгвэл гаднаас өгсөн дулаан нь дотоод энергийн өөрчлөлт нь
За изотерм процесс. За температур тогтмол үед хийн төлөв байдал өөрчлөгдөх процессыг изотерм гэж байгаа тийм. За ингээд изотерм процессын үед ажлыг олохдоо за даралтыг үржих нь эзлэхүүнээсээ уламжлал авъя. Тэгвэл энэ эзлэхүүн гэдэг чинь нөгөө тэгшдэглээс яаж гарч ирэх вэ? Даралтыг үржих нь яана гэдэг эзлэхүүн өөрчлөгдөнө гэж тий. Тэгвэл эмиг хуваах нь мюг үржих нь за эрийг үржих нь тий. За энэ томьёоноос даралтаа орлуулад тавьчихж байгаа байхгүй юу? Тэгэхээр чин даралт гэдэг чинь энэ үстэй тий энд бас одоо энд ингээд даралтыг үржих нь эзлэхүүн байгаа шүү дээ. Энэ даралтыг үржих нь эзлэхүүн байгаа. Тэгвэл даралтаа болохоор энэ эзлэхүүний чинь ийшээ хуваагаад гаргаад ирнэ. Тэгэхээр эмиг хуваах нь мю эртэг хуваах нь б болчихж байгаа тий. Эн чинь энэ даралт гэсэн үг. Ингээд даралтын томьёонд орлуул тавиад эзлэхүүнээр нь үржүүлж гин гэсэн үг. Тэгээд эндээс би эзлэхүүнээр нь интеграл авж байгаа гэдэг чинь дельта б хувааханд б-гээс интеграл авахаар натурал логарифм гардаг тий. Тэгээд натурал логарифм b2-оос нь b1 гээд 1 хувиар дор оруулахаар хуваах болчдөг. За тэгвэл эн чинь тэгштгэл нь p1 b1 тэнцүү b2 b2. За энэ томьёоноос b2-ыг хуваах нь b1-ийг олохоор p1-ийг хуваах b2 гарч байгаа биз тий. Энийг олохоор ийм гарна. Тэгээ энийг орлуулад тавьчих. Тэгээ эзлэхүүнээр ажлыг олъё гэвэл энэ томьёо, даралтаар ажлыг олъё гэвэл энэ томьёо гэсэн үг. За тэгээ изотерм процесс чинь дотоод энерги өөрчлөгдөхгүй юм чинь буюу температур өөрчлөгдөхгүй юм чинь дотоод энерги өөрчлөгдөхгүй. Тэгэхээр гаднаас өгсөн дулаанаараа бүгдээрнгээр нь ажил хийнэ гэсэн үг. За тэгэхээр түлшнээс ирж байгаа дотоод энергийг механик энерги болгон хувиргадаг тийм багжийг дулааны машин гэж байгаа. За тэгэхээр жишээ нь одоо яах вэ гэхээр эндээс бид нар одоо яах вэ гэхээр бензин өгнө гэсэн үг тий. За бензин өглөө, бензин тэнд шатаад ишээгээ дулаан өглөө. Тэгээд тэр дулаанаар нь энэ машин ажиллана. Машин ажиллахдаа заавал юм хөлдөөгч рүү буюу хөргөгч рүү дулаанаа алдчихэдэг. Тэгэхээр энерги их үүсвэр нь яах вэ гэхээр түлшний дотоод энерги. За ингээд түлш шатаад түлш шатсны улмаас энэ шатсан энергиэр нь механик энерги болгож хувиргаад ажлын бие хөдлөнө гэсэн үг. Тэгээд ингэж хөдлөхдөө заавал хөргөгч рүү алдчихэдэг. За энэ. За тэгвэл энд яах вэ гэхээр ажил хийн. Халагчийн дулааныг Q1 гэчээ. Q1. За хөлдөөгчийн дулааныг Q2 гэчээ. Хийж байгаа ажлыг А гэж. За тэгвэл одоо халагчаас авж байгаа гэдэг бол нийт дулаан гэсэн үг. Хөргөгчөд өгж байгаа гэдэг бол алдж байгаа дулаан гэсэн үг. Тэгэхээр авснаасаа алдчихснаа гасгаар ашигтай зарцуулагдсан гарна. Тэгвэл
нийт ашигтай зарцуулагдсаныгаа бүгдд нь хуваагдсныг юу гэж хэлдэг гэхээр ашигт үеийн коэффициент гэж хэлдэг. За энийг бол халагчийн температураар бичиж болно. Хөргөгчийн температураар бичиж болно. Температур биш дулаанаар ус бичиж болно. Температураар ч бичиж болно, дулаанаар ч бичиж болно. За тэгэхээр энэ нь шүү дээ. За энэ бол дулааны машины ашигт үеийн коэффициентийг олох юм юм. За молекулууд ингээд эмэг замбраагүйгээр хөдөлдөг. Энэ бол бодиттой хөдөлгөөн болохыг бол 1827 онд Английн уран мал судлаач Браун гэдэг хүн тэр усан дотор хөөх жижиг хэсгүүдийн хөдөлгөөнөөр баталсан. За тэгээд олон дахин өсөгдөг микроскопоор харсан чинь энэ жижиг хэсгүүд эмэх замбраагүй дасралтгүй хөдөлж ирсэн. За ингээд эмэх замбраагүй дасралтгүй хөдөлж ирсэн. Тэгвэл эмэх замбраагүй энэ дасралтгүй хөдөлгөөнийг юу гэж хэлдэг гэхээр Брауны хөдөлгөөн гэж хэлж байгаа. За ингээд тий. Одоо жишээ нь нэг л молекулын хөдөлгөөнийг зуруулъя. Ингэж явлаа, инглээ, ийш явлаа. Ингээл яваад идэг бахна шүү дээ. Ингээд савн дотор тэнүүчлээл тий. За энэ бол та нарын гаргаж байгаа юу гэсэн үг? Нөгөө зам мөртэй л адилхан шүү дээ, тийм үү? За ингээд за мэдээж температур өсөхөд эн чинь хурд нь нэмэгдэх ёстой гэсэн шүү дээ, тий. Тэгэхээр Брауны хөдөлгөөний хурд ихсэн. За энэ бөөмөд хөнгөн болоход за мэдээж масс багтаа юм чинь хурд хөдлөн, тий. Ингэж хоёр янзаар хурд нь ихсэн. За хатуу биеийг хадах юм бол тэлнэ. Тэлхээр урт нь өөрчлөгдөн, эсэлхүүн нь өөрчлөгдөн. За ингээд хэлж байгаа юм чинь молекулуудын хоорондын зай өөрчлөгдөн. Тэгэхээр яах вэ гэхээр нэгт өөрчлөгдөн. За энэ бол хийн шугамн тэлэлтийн хууль. За энэ болохоор хийн нэгтийн өөрчлөлт. Буюу за энэ болохоор эзлэхүүн тэл. За тэгэхээр энэ үдсэн онолтойгоо холбогдуулаад цөмөрөө жишээ бодлого бодъё. За надуугаа аагараа. За энэ бол яг уу гэхээр яэш дэржсэн жишээ бодлогод байгаа. Молекул бицгий. За тэгэхээр шугамн тэлэлтийн коэффициентийн нэг жал нь вэ? За Цельсийн гасах нэг зэрэг. За дараа нь 0 градус Цельс температуртай керосин 20 литр эзлэхүүнтэй түүнийг 50 градус Цельс хүртэл халаасан бол ямар эзлэхүүнтэй болсон бэ? За тэгээд нөгөө керосины эзлэхүүн тэлэлтийн коэффициентийг олдог саяны томьёогоор эзлэхүүнээ олно гэсэн үг. За ингээд болохоор B тэнцүү B0-ыг үржих нь нэгээс хань альфа Т гэсэн томьёо байсан шүү дээ, тий. За тэр томьёод тавиад болохоор 21 литр гарсан бахна. За Цельсийн 10 градус Цельсийг Фаренгейтийн хуваарьд шилжүүл. За тэгэхээр чи 1.8 Т дээр нэмэх нь 32 байсан шүү дээ, тий. За ингээд 50 Фаренгейт гарах жишээд. За хэвийн нөхцөлд мөсний айлах температур хэд вэ? За шууд 0 градус Цельс тий. 2.5 кг масстай мөс хасах 30 градус Цельс температураас хасах 20 градус Цельс температуртай болсон бол орчноосоо
ямар хэмжээний дулаан авсан бэ? За энэ бол яг уу хий халах буюу хөрөгтэй авах дулааны хэмжээ гэдэг томьёогоор бодно шүү дээ. Q тэнцүү C гүрж хэмиг үржих нь T2-оос нь T1. За энэ томьёогоор бодно гэсэн үг тий. За дулаан багт дамжийг массаар үржүүлээд тэгээд температурын нь өөрчлөлтөөр үржүүлэхээр юу гардаг вэ гэхээр дулааны өөрчлөлт гардаг. За энэ дельта гэдэг чинь ер нь бол өөрчлөлтийг л хэлж байгаа шүү. За бодисын хайлтгын хувийн дулаан шингээлтийн коэффициентийг тодорхойлох томьёо аль нь вэ? За бид нэр үзсэн Q тэнцүү лямбда юм тий. За тэгээ энэний зөв хариулт нь болохоор D хариулт байгаа. За энэ болохоор ууршихын хувийн талаа өгсөн байна. За энэ ямар утгатай гэлээ? Буцалж байгаа тийм 1 кг усыг ууршуулахад шаардлагатай энерги хэмжээ гэсэн тий. За изобар процесс. Изобар процесс юу вэ? Даралт тогтмол тий. Даралт тогтмол байх юм бол эзлэхүүн температураас шууд хамааралтай шүү дээ. За тэр хөл байна. За хийг халаахад температур нь юу лээ? Дотоод энерги нь 600 жоулаар нэмэгдсэн 200 жоул ажил хийсэн бол ямар хэмжээний дулаан өгсөн бэ? За Q тэнцүү дельта U дээр нэмэх нь А гэдэг нөгөө термодинамикийн 1-р хууль байгаа шүү дээ. Тэрнээсээ олно гэсэн. Шин тууны яасан бэлээ? Дуу гарахгүй нь уу? Байна уу? Сайхгүй одоо ороод ирлээ. За. За. Хэлбэлцлийн үе 2 дахин багассан бол долгионы урт яаж өөрчлөгдөх вэ? За тэгэхээр ижлэгэн паста хэлбэлцэж байгаа 2 цэгүүдийн хоорондох зайг долгионы урт гинэ гэж байгаа тий. За тэгэхээр ингээд энийг зурах юм бол энэ паз 2 адилхан. Тэгэхээр энэ бол долгионы урт. За нэг долгионы уртад бол зарцуулах үе нь бол хугацаа нь бол 1 үе. Тэгэхээр би замыг олохдоо хугацааг хурдаар үржүүлнэ тий. Тэгэхээр лямбда бол хурдыг үржих нь хугацаа гэсэн үг. Тэгээд тэндээсээ хурдаа олохоор за энэ томьёо гарч ирж байна. Долгионы уртыг хуваах нь хугацаа. Хугацаа нь 2 дахин багассан юм чи энийг 2 хуваачна гэсэн үг. Тэгээд эхлээд лямбдаг хуваах нь Т гэж байгаа дараа нь лямбдаг 1-ийг хуваах нь Т хуваах нь 2 болсон шүү дээ. Тэгээ эндээсээ явгаа болж байна. Долгионы уртаа олно гэсэн үг. За дараах нь болохоор эзлэхүүн тэлэлтийн коэффициентийн нэг жадил нь вэ гэхээр Кельвиний хасгныг зэрэг шүү дээ тий. Нэгийг альфа тэнцүү 1-ийг хуваах Т байгаад байсан шүү дээ. 1-ийг хуваах нь 273 градус Кельвин байгаад байсан. За 0 градус Цельс температуртай керосин 40 литр эзлэхүүнтэй. Тэгээд 50 градус Цельс хүртэл халаасан бол эзлэхүүн нь хэд болсон бэ? За ингээд нөгөө эзлэхүүний өөрчлөлтийг олох томьёогоор бодох бодлого байна. За энэ штэ тий Б тэнцүү B0-ыг үржих нь эдгээр нэмэх нь бетаг үржих нь Т.
За энэ томьёондоо тавиад эзлэгүүнээ олсон байна. Эзлэгүүн тэлэлтийн коэффициентээ олсон байна. За 20 градус Цельсийг Фаренгейтийн хуваарьч шилжүүл. За яана гэлээ 1.8-ыг Цельсээр үржүүлээд 32-ыг нэмнэ. За хэвийн нөхцөлд усны буслах температур хэдвэ? За 100 градус Цельс те бүгд мэдж байгаа. За 2.5 кг масста мөс хасах 40-оос хасах 30 градус Цельс температуртай олсон бол орчноосоо ямар хэмжээний дулаан авсан бэ? За энэ штэ тий. Температурын өөрчлөлтөөр Cg-ээр үржүүлж өгнө гэсэн. За дараа нь болохоор бодисын өөрчлөгчийн дулааныг тодорхойлох томьёо аль нь вэ? Гүү тэнцүү RM тий. За дараа нь болохоор мөнгөн усны ууршийн хувийн дулаан гэдэг өгөгдсөн байна. Энэ ямар утга санааг илэрхийлж байгаа вэ гэсэн чинь. Буцлах температурт байгаа 1 кг мөнгөн усыг ууршуулахад шаардагдах энергийн хэмжээг хэлж байгаа хэрэг. За дараах тэгшгэлүүдээс аль нь изохор процессыг илэрхийлэх вэ гэхээр эзлэгүүн тогтмол дарга температур хоёр өөрчлөгдөх ёстой тий. За тэгвэл хэвийн нөхцөлд байгаа гэхээр 15 зэрэг паскал даралтай буюу 1 атмосфер даралтай 0 градус Цельс температуртай хийг хэлнэ. За энэ хий 3 моль гинэ. Тэгвэл 3 моль хий юм бол хичнээн молекулаас тогтох бай гэхэрүүлээ. Авгодрын тог молийн тоогоор үржүүлээд гарч ирж штэ. За тэгвэл хэрвээ B тэнцүү 3 литр, B2 нь 3.5, P1 нь 5-ыг үржих нь 15, P2 нь 5-ыг үржих нь 13 зэрэг паскал. За ийм даралттай. За ингээд даралт эзлэгүүний хамаарлын график нь өгөгдсөн. За энэ B1 гээд эзлэгүүн тогтмол ахад даралт P1 байж байгаа P2 болно. За тэгээ 2-оос 3-т аль юм бэ? За 2-оос 3-оос 2-т. За даралт тогтмол эзлэхүү үснэ 2-оос 3-т. За шат. За 2-оос 3-т болохоор эзлэгүүн тогтмол байгаа даралт буурна. За тэгэхээр энэ 2 изохор 2 изобараас тогтж байгаа цикл процесс байна. За энэ процесст ажлыг олохдоо даралтын өөрчлөлтийг эзлэгүүний өөрчлөлтөөр үржүүлнэ. За энэ томьёогоор утсан байна. За тэгээ 800 жоул дулаан өгөхөд дотоод энерги нь 600-аар нэмэгдсэн бол гэхээр чинь за одоо энийг л чийжлэх хэрэгтэй. Дулаан нь дотоод энергийг өөрчлөн бас ажил хийнэ. Тэгэхээр аль нь өгөгдсөн бэ гэдгээс хамаарат алийг урагшаа гаргаад хоошоо гаргах вэ гэдгийг шалтгаалаад явна гэсэн. Одоо би жишээ нь эндээс одоо ажлыг урагшаа гаргах юм бол дулаанаас нь ажил дотоод энерги. За эндээс ажлыг олох юм бол дулаанаас нь дотоод энерги тэнцүү ажиллаж гэдэг юм уу тий? За ингэн гэсэн. За дараа нь болохоор хэрв үүсгүүрийн хэлбэлтийн үе 3 дахин багассан бол долгионы урт яаж өөрчлөгдөх вэ? За энэ түрүүний гаргасан томьёогоор бодсон бодлого байна.
За ингээд анхаарал тавьсанд баярлалаа. За та бүхний шалгалтанд амжилт хүсье. За тэгээд манай сургуульд За, ирж сайн ороорой. байна. Баярлалаа.